нийгэмд архиталт за гэр бүлээс гадуур харилцаа үүсэх асуудал дэндүү их одоо газар авсан байхгүй. Үүнтэй холбоотойгоор эрдэнэ түүний амнаас хохирох тэр дундаа бага насны хүүхэд одоо хохирж үлдэх ийм асуудлууд маш их гарч байна. Тухайлбал Сонгон архын дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт за иргэн Б гэдэг эмэгтэй гэрт байсан 8 хүнийг хутгалж өнөөгөөд за гэрт нь гал тавьж одоо хүүс тэмсэн юм аимшигтэй хэрэг гарч байгаа байхгүй. Тэгээ хохирчдын дунд тийм ээ 6-аас 7 насны тийм ээ 2 14-өөс 16 насны 3 хүүхэд байгаа байхгүй. Нийт 5 хүүхэд байсан байгаа байхгүй. Энэ гэмтгийн уул мөрөө эрен сурвалжлалын үр дүн тийм ээ амьнасаа алдсан 9 хүнээс нэг хүн л хутганы шарахгүй байсан байхгүй. Тэр нөгөө хэрэгт нь нөхөрөөс. Өөрөөр хэлбэл бусад 8 хүнийг том жижигхгүй хүүс тэмтрээд тэгээ өөрийгөө галтан шатаасан ийм хэрэг гарч байгаа байхгүй. Тэгээ энэ бүхний чинь судлаад байсан чинь тухайн гэрээ эзнээ ээлжит нөхөр нь тэгээд хүүхдүүд найз нөхдөд хүүс тэмтэлсэн асуудал шүү. Өөрөөр хэлбэл архиталт завхаар гэдэг асуудал маань өөрөө ийм олон хүний одоо амин төрж байгаа ийм ноцтой зүйл шүү дээ. Ийм учраас энэ архиталт гэдэг зүйлтэй төлөвлөсгөн зүгээс одоо тэмцэх шаардлагатай байна.